их баярлалаа. Үнэхээр бурхан та бүгдийн зүрх сэтгэл зорилтыг өөрийнхөө үгээр бас урмын үгээр тэтгэх баха. Өнөөдөр 1-р Тимот номын 6-р бүлгээс хэдүүлээ суралцсанаа. 1-р Тимот 6-р бүлгийн 3-аас 10-р ишлэлийг хамтдаа харцгаая. За энд 2-р ишлэлээ маань сүүлийн 3 үг орсон байгаа. Хамтд нь бүгдээрээ уншина. 1-р Тимот 6-р бүлэг 3-аас. Эдгээрийг заасанхрүүл өөр сургаал зааж бидний эзэн Есүс Христийн эрүүл үг сургаал сүсэг биширлийн дагуу явдаггүй хэн боловч бие тоосон юм ойлгодоггүй маргаан мэтгэлцээнээр өвчлсөн хүн юм аа. Ийм юмнаас л атаархал хэрүүл доромжлол сэжиг хар гардаг бөгөөд завхарсан бодол санаатай үннээс гажсан сүсэг биширлийг ашиг олох хэрэгсэл гэж үздэг хүмүүсийн дунд байнгын сөргөлдөө үүсдэг. Харин сэтгэл хангалуун сүсэг бишрэлтэй байвал агуу их ач тустай. Яагад гэвэл бид энэ ертөнцид юух ч авч ирээгүй, бас юух ч авч явж чадахгүй. Тиймээс хоол хүнс, хувцас хунартай байвал бид үүндээ сэтгэл хангалуун байж болно. Харин баяжхыг хүсэгчд нь уруу татагдан өрхөнд орж элдвээ мунхаг хөнөөлт хүсэлд автдаг. Эдгээрээс болж хүн мөхөл сүрэлд ундаг юм аа. Мөнгөнд чунан дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Зарим нь үүн рүү тэмүүлснээр итгэлээсээ хазааж төмөн зовлонгоор өөрсдийгөө сүлбжээ гэсэн байна. За энд бас Паулын нэг анхааруулга Тимотод өгж байгаа зөвлөгөө заавар явж байна. Тэгэхээр тухайн Тимот маань Эфес хотод байсан гэдгийг бид нэр сайн мэднэ тийм. Тэгээ Эфес хот маань бол Грек соёлтой Ромын эзэнт гүрний харьяа байсан. За тухайн одоо бол Туркийн газар нутаг дээр байсан хот шүү дээ. Одоо ч байгаа, тойрон байгаа тийм гэхдээ. За тэгэд энэ хот бол Грек соёл, Грекийн тэр гүн ухаан. За тэгэд Грекийн тэр Ромын олон бурхтыг шүтэх тэр үзлээр дүүрсэн тийм соёлтой хот байсан байна. За тэгэхээр ийм хотод Христийн чуулган, Паулын тарьсан чуулган Бурхны сайн мэдээг түгэж байсан. За үүнд чуулганд нь асуудал гарсан. Зарим нэг энд ялангуяа сүсэг бишрлийг ашиг олох хэрэгсэл гэж үздэг хүмүүсийн дунд гэсэн баг. Тийм хүмүүс бас байсан гэсэн үг. Тэгэхээр ялангуяа энэ бидний өнөөдөр уншсан эслийн маань эхний хэсэгтэр бол тэдгээр хүмүүсээс болгоомжлоо гэсэн санааг бид нэр харах нэ. За эндээс чухал нэг 3 үгийг бүгдээр илүү тодруулъя. За энд 1-р тал Тимотод Паул тушааж байгаа. Заавал үнийг хий гэсэн байдлаар энэ ишлэлийг эхэлж байна те. Эдгээрийг заа синхруулээ. За тэгээд тэдгээр хүмүүсээс бас юунаас болгоомжлох ёстой вэ гэдгийг харъя. Энд өөр сургаал гэсэн нэг зүйл гарч ирж байгааз энэ ямар сургаал юм болоо гэж. Мэдээж энэ бол Есүс Христийн тунхаглаж исэн элч нарын тунхаглаж байсан сургаалаас бол тис өөрөө гэсэн үг. Бурхны сайн мэдээнээс эсрэг гэсэн үг. Элч нар бол Есүс Христийг дагалдаж байсан те. 3 жил Есүсээр зааж сургагдсан түүний гайхамшигыг үзэж харж сайн мэдээ Тэнгэрийн хаанчлалын талаарх үгийг Есүс Христээр сурж мэдчихсэн. Бас ариун сүнсээр илчлэлт авч ирсэн хүмүүс учраас бас элч нарын сургаалаас гажууд зүйл зааж байгаа бол тэр бас өөр сургаал гэдэг хамтд нь хэлж байна. Энэ сургаал авралт хүрэх боломжгүй. Бурхны үннийг хүмүүст үнэн зөвөөр ойлгох боломжгүй сургаалаа гэсэн. Өөр сургаал. За тэгвэл энд Христийн эрүүл сургаал гэсэн нэг зүйл гарч ирж байна тийм. Христийн эрүүл үг сургаал сүсэг бишрлийн дагуу явдаггүй гэсэн. Эрүүл сургаал гэвэл тэгвэл юу юм бэ гэж. Христийн эрүүл сургаал бол түүний зааж байсан, элч нарын сургаж байсан тийм. Тэр үнэн үг. За тухайн үед бол шинэ гэрээ гэж байсангүй. Энэ бол зөвхөн Есүс Христийн зааж сургаж байсан зүйлүүдийг синагогт дамжуулдаг. Тэр хүн өөрөө тэр зүйлийг ойлгож аваад зүрхэндээ ариун сүнсээр
тэр зүйл тодорхой болоод бусдад төгөж исэн. За энэ элч нарын захидлууд байна тийм. Би үүндээ дамжуулж уншиж энэ зүйл бол Бурхан биднэрт илчилсэн эрүүл үг сургаал юм а гэж ойлгож байна. За бас нэг бүгд нэг анхаарах үг бол сүсэг бишрэл гэсэн байна тийм. Сүсэг бишрэл. За энэ бол Бурханд хүндэтгэлтэй ханддаг, Христийн сургаалыг дагаж амьдардаг, итгэлтэй үнэнч, Есүс Христэд итгэх итгэлтэй үнэнч, үйлсээрээ үр жимстэй, бусдад үлгэр дуурайл болох амьдралыг ер нь бол энд тодорхойлж байгаа. Сүсэг бишрэл. Паул итгэлтэй үнэнчтэй, сүсэг бишрэлтэй гэдэг маань бол Бурханы хүндэлдэг түүний үг тушаалыг дагаж амьдардаг, бусдад үлгэр дуурайл болдог тийм. Ийм хүмүүсийг бол сүсэг сайн сүсэг бишрэлтэй хүмүүс гэж Паулын яг энэ загтлыг бичиж байхдаа тодорхойлсон. За бүгдээ цаашлаад харъя. Бие тоосон юм ойлгодоггүй маргаан мэтгэлцээнээр өвчлсөн хүн юм аа гэв. Өөр сургаалыг заадаг, сонсдог. За Христийн эрүүл сургаалаас гайдсан юм хүмүүс те. Сүсэг бишрэлгүй амьдардаг хүмүүсийг хэлж шít. Ийм юмнаас л атаархал хэрүүл доромжлол сэжиг хар гардаг бөгөөд завхарсан бодол санаатай үннээс гацсан сүсэг бишрлийг ашиг олох хэрэгсэл гэж үздэг хүмүүсийн тунд байнгын сөргөлдөн үүсдэг юм аа гэсэн. Тэгэхээр энэ ихний бүлэг ишлэл дээр бол эдгээр хүмүүс, ийм хүмүүсээс болгоомжлох тухай, ийм хүмүүсийн сургаалаас болгоомжлох тухай анхааруулж байна. Түрүүн номлол эхлэхэд хэлсэн эдгээр хүмүүс яагаад ийм байдалд орвоо гэсэн. Одоо бид нар тэр грекийн эртний зүгээр соёлыг Эфес хотын тэр нөхцөл байдлыг бодох юм бол тэнд гүн ухааны юм мэтгэлцээнүүд явагддаг гэсэн баг. Шинэ одоо амьдралыг ойлголт ч юм уу. Одоо амьдралыг үзэх үзэл тийм хүмүүс шинэ сургаал, шинэ одоо онол гаргаж ирээд түүнийгээ баталдаг, зарим хэсэг нь тэрийг маргалдаж няцаадаг. За тэгээд хэн нь илүү их айтайхан гоё юм ярьж гин, хэн нь илүү амьдралтай те ойр юм шиг санагдж байгаа зүйл рүүгээ хүмүүс шуурдаг, тэр хүмүүсийг илүү хүндэлдэг те. Тэр хүмүүсийн гол одоо хийдэг орлогын их усэр бол тэдгээр өөрсдийнхөө боловсруулсан сургаал номол онлоор амьдардаг байсан. За иймэрхүү хүмүүс тухайн грекийн соёл одоо Эфес хотын одоо тэр соёл донд Христийн чуулган бий болоод хүмүүс ихээр татагтаад энэ шинэ сургаал байна те шинэ үзэл байна гэдэг учраас ойлголттой байсан учраас тэдгээр гүн ухааны уран итгэгч нар ч юм уу те тийм хүмүүс Христийн чуулганд орж иржсэн тохиолдол байж магадгүй байна. Тэгээд зүр сэтгэлээрээ Христийг даадаггүй, Бурхны үннийг ойлгодоггүй мөртлөө тэдгээр зүйлүүдийг зааж ашиг олох хэрэгсэл болгохоор санаархсан тийм хүмүүс байж. Тийм хүмүүсээс Паул сэрэмжлээрээ гэж анхааруулж энэ захиаг бичиж байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдөр бол бас харамсалтай ялангуяа Европын орнуудад Христэд итгэдэггүй мөртлөө чуулганы пастор хийж байгаа хүмүүс байдаг. Энэ хуулиараа зөвшөөрөгдсөн. Христэд Есүс Христэд итгэдэггүй мөртлөө теологийн сургууль төгсөөд дипломтой тэгээд тодорхой чуулгануудад одоо пастор хийж байгаа тохиолдол байгаа байхгүй. Тэгээ энийг бол би бол одоо энэ тухай одоо тийм хүнтэй уулзаж учирсангүй. Ер нь бол ойлгоход бэрхтээ яаж Есүс Христэд итгэхгүй байж түүний сургаалыг бусдад зааж үннийг тунхаглах вэ гэдэг. Энэ бол байж боломгүй зүйл. За ийм хүмүүс бол бардам Бурхны үнний тухай яриад ойлгодог. Мэдээж тэр хүний дотор ариун сүнс ажиллахгүй учраас яаж Бурхны үгийг Бурхан зөв илчилж өгөх юм бэ? Эдгээр хүмүүсийн дотор бол бүрэн дүүрэн итгэл байхгүй гэсэн үг, тийм ээ. За тэгээд христийнхэн гэж өөрсдөө нэрлэдэг. Эдгээр хүмүүс бол сүсэг бишрлийг ашиг олох хэрэгсэл гэсэн. За тэгээд энэ дотор бол бүхэл зүйл юм те атаархал, хэрүүл доромжлол, сэжиг хар. Энэ нь үндсэндээ чуулганыг хагаралдуулдаг зүйл. Христэд итгэгч хүмүүсийг итгэлээс нь төөрөлдүүлдэг те. Бие биенээсээ нөхөрлж үлгэр авдаг. За ялангуяа шинэ итгэгчдүүд Бурхны тухай ойлгохыг хүсэж байгаа чуулганд анх ирж байгаа хүмүүсийн дунд бол нэлээд том бүдрэх чулуу болдог юм зүйл байна. Тэгэхээр бидний өнөөдрийн 3-аас
5 дахь ишлэлдэр хоёр зүйлийг анхаараасаа гэж хүсэж байгаа. Эрүүл бус сургаал болон тэтгэрийг заагчид бурханлаг бус сүсэг бишрэлгүй хүмүүсээс болгоомжлоо гэсэн. Дүр эсгэгчдээс болгоомжлоо гэж. Харин эсвэргээрээ Христийн эрүүл үг сургаал нь хүнийг бурханлаг, цэвэр зүрх сэтгэлтэй, сайн сүсэг бишрэлтэй амьдрал руу хөтэлдэг юм аа. Чуулган болгоо ер нь Христийн чуулган болгон ер нь итгэгчдийг ялангуяа энэ тентхийн сургалт семинарт явлаа гэхэд пастор ахлагч нь заавал мэдхийг хүсдэг тийм. Тэр хүн таны амьдралд оролцох гээд байгаа юм биш. Хамгийн гол нь энэ хүн эрүүл сургаал сонсох гэж явж гин үү? Энэ хүн эрүүл зүйл зааж байгаа тэр семинарт явж гин үү гэдгийг л анхаарч сэрэмжлүүлэх гээд байгаа гэсэн. Тэгэхээр ямар нэгэн ер нь бол сургалт семинар байвал бид нэр заавал нягтлж харах хэрэгтэй. Энэ үнэхээр Библийн дагуу эрүүл сургаал тэ эрүүл зүйл ярьж гинөө. Христийн Библиэлд бичигдсэн тэр онолтой бидний сонсдог энэ үнэн зүйлтэй нийцж гинэ гэдгийг заавал нягтлж Библиэр нягтлж харах хэрэгтэй байх нэ гэдгийг анхааруулж байна. За 6-аас үргэлжлүүлээд харъя. Харин сэтгэл хангалуун сүсэг бишрэлтэй байвал агуу их ач тустай юм аа гэсэн байна. Сэтгэл хангалуун сүсэг бишрэлтэй. За сүсэг бишрлийг бид нэр түрүү ойлголоо шүү дээ. Бурхныг дагдаг, түүний үг сургаалыг амьдралдаа хэрэгжүүлдэг хүн гэсэн. Тэгээд сэтгэл хангалуун гэсэн. За энэ яагаад энэ зүйлийг хэлэх болов вэ? Тэгээд энэ дээр нэг маш чухал үг ашигласан агуу их гэж байгаа. Энэ бол хамгийн хэрэгцээтэй зүйл юм аа гэсэн. Бидний амьдралд. Ингэж хэлэх шалтгаан нь доор нь байна тий. Яагаад гэвэл бид энэ ертөнцид юугч авч ирэхгүй. Бас юугч авч явж чадахгүй. Тиймээс хоол хүнс хувцас хунартай байвал бид үүндээ сэтгэл хангалуун байж болно гэсэн. За маш энгийн тэгээ ойлгомжтой хэлсэн байна. Бид нэр монголчууд бол ялангуяа хэлдэг тий. Энэ хорвоодод нүцгэн ирээд нүцгэн буцнаа. Бид нар болол энэ ертөнцийн төр зургийн зүйлс бид нар байгаа. Бид нар бурхан дээр очиход энэчээ хорвоож хоромтлуулсан материалыг илжүүлээс бид нар юу ч авч явахгүй гэдгийг Паул энд онцолж байгаа. Элч нарын хувьд ялангуяа Паулын хувьд хоол хүнс түүний хэрэгцээг хангаж байгаа бүх зүйл бол бурхнаас ирж байгаа зүйл гэж хүлээж авчихсан. Паулын энэ өөрийнх нь бидэнд бас зааж сургаж байгаа. Бид нар ч бас энэ зүйлийг яг тийм байдлаар л ойлгох хэрэгтэй. Бидэнд зөвшөөрөгдсөн өнөөдрийн идэх хоол, бидэнд зөвшөөрөгдсөн гэр орон энэ бүх зүйл бол бурхны нэг үсэл юм аа. 100% бурхных гэдэг тэр хандлагаар хандаасаа гэсэн Паулын санаа энд байна. Мэдээж хүний амьч гэсэн ялгаагүй. Өдөр бүр бид нар амьсгалтай нүдэ нэгээд босч байгаадаа бурханд баярлах хэрэгтэй. Тэр амийг бурхан захирдаг гэдэг. Тийм ээ. Бид нар Эхлэл 3:17-оос нэг зүйлийг харж байна. Эхлэл номын 3:17 дээр чамаас болж хөрс шороо харагдлаа. Насан туршдаа чи ургацыг зов зүдрэн байж хүртэх болно гэсэн. Энэ анх энэ ертөнцид гим нүгэл орж ирсэн. Хүн гим нүгэлд усан цагаас эхлүүлээд хүн мөн хамаа алдчих. Тэрнээс гадна энд бурхны Эхлэл ном дээр хэлсэн тэр зарчмаар өнөөдөр хүртэл явж байгаа. Насан туршдаа чи ургацыг зов зүдрэн байж хүртэх болно. Бид нар тэр энэ ертөнцид гим нүгэл орж ирсэн цагаас эхлээд хүн бүр амьдрахын тулд хүс өчөө туслуулна гэсэн зарчим өнөөдөр явж байгаа тийм. Бид нар хөглөө гараад орой хүртэл ажилдаг. Бидний амьдрал тэр энэ Библийн давах зарчмаар л өнөөдөр явж байгаа. Хүн онцлог нь бид нар энэ дэлхийг захирах тэр бурхны бүтээсэн төгс ертөнцийг захирах эрх мэдлээ бид нар өөрсдөө сатаанд өгсөн байхгүй. Гим нүглийг бид нар сонгосон. Тэр эрх мэдлийг сатан авсан. Муу сүнс юу хийдэм бэ? Бурхны хамгийн хайртай бүтээл болох хүнийг бурхнаас нь салгаж өөртөөгөө хамт мөнхийн шийтгэл рүү орохыг л хүснэ. Бурхны эсрэг хийж чадах цорын ганц зүйл нь тэр. Хайртай бүтээлийг нь нэг ч ихсэн хүнийг авч бурхнаас холдуулах тийм. Тэгэхээр түрүүн хэлсэн энэ дэлхийг захирах эрх мэдлээ бид нар муу сүнсэнд сатаанд алдсан гэсэн. Тэгвэл
тэр энэ дэлхий дээр ажиллаж байгаа хүч сатан өөрийнхөө хүссэн зүйлийг хийж байгаа. Харамхан тэр хүч. Одоо нэг том механизм эргэж байгаа гэсэн. Бид нар энэ донд өнөөдөр бурхангүй байх юм бол татагдаж ороод тэр тэдний хийж байгаа тэр харанхуй тэр амьдралын тойрогтол орж эргэлцээр л байна. Харин биднэрт боломж байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар Есүс Христэд итгэх, жинхэнэ Бурхнаа таньж мэдэх. Тэр донд бид нар гэрэлтэй алхах. Тэр нөлөөллөөс бид нар холдож амьдрах боломж байна. Энэ бол цорын ганц зам Есүс Христийг дааж алах. Түүнд итгэл, тийм ээ. За, цаашаа бүгдээрээ ишлэлээ харъя. Энд нэг чухал зүйлийг бас хэлж байна. Харин баяжхыг хүсэгчд нь уруу татагтан өрхөнд орж элдвийн монхог хөнөөлт хүсэлд автдаг. Эдгээрээс болж хүн мөхөс сүрэлд ундаг юм а. Мөнгөнд шунан дурлах нь хамаг муугийн үндэс мөн. Зарим нь үн рүү тэмүүлсээр итгэлээсээ хазааж түмэн зовлонгоор өөрсдөө сүлвчээ. За энэ бол 1-р Тимот номон дээр байдаг Паулын хүн мөнгөтэй харилцах, эд хөрөнгөтэй, алдар нэртэй харилцах итгэгч хүмүүсийн. Ялангуяа хүмүүсийн харилцааны тухай тооцож байна. Тэгээд энэ дээр мөнгөнд шунлын тухай Паул анхаар авсан байна. Анхаарах үг нь юу юм бэ гэхээр энд мөнгийг бузар муугийн үндэс гэж хэлээгүй байгаа. Мөнгөнд шунан дурлах нь гэж. Мөнгөнд шунах. Мөнгөтэй буруу харилцах нь өөрөө бузар муугийн үндэс гэдгийг Паул илүү илгэсэн баха. Христ итгэгч мэдээж мөнгөтэй, сайн амжилттай бизнестэй, сайн карьертэй, сайн ажилтай байх нь бол Бурхны зөвшөөрөгдсөн зүйл. Мэдээж энд ямар нэгэн байдлаар биднийг огт тийм зүйлээс хөндөй бай гэж Паул бол уриалаагүй байх гэж итгэж байна. Матай номын 6-гийн 33 дээр бүгдээрээ юу байдгийг нэг харъя. Матай 6-гийн 33. 31-ээс 33. Тиймээс юу идэх билээ, юу уух билээ, юу өмсөх билээ гэж бүү санаа зовоо. Бусад үндэсний хүмүүс энэ бүхнийг ирж хайдаг. Тэнгэр дэх Бурхан эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэй гэдгийг мэднэ. Харин та нар эхлээд Бурханы хаанчлал ба түүний зөвхт байдлыг ирж хайхтун. Тэгвэл энэ бүхэн та нарт нэмж өгөгдөнө гэсэн. Паулын хэлж байгаа энэ ишлэлтэй Есүс Христ өөрөө биднэрт сургасан, хэлсэн цахаас. Юунд битгий санаа зовоо. Танд юу хэрэгтэйг би маш сайн мэдж байгаа. Хамгийн гол нь эхлээд нэг номер зүрх сэтгэлээрээ Бурхан руу ханд. Үлдсэнийг би хангана гэсэн. Есүс Христ өөрөө бидэнд ингэж хэлсэн. Тэгэхээр бид юун чухал вэ гэдэг амьдралдаа эрэмт дарааллыг ойлгож аваарай л гэсэн үг байна. Танд өнөөдөр зөвшөөрөгдсөн, Бурханаар өгөгдсөн нэгүслэр өгөгдсөн эдгээр зүйлстэй та харьцахдаа эрэмт дараалал тэр мэрэгэн ухаанаар харилцааг Паул хэлээд байна. Хэрвээ тань зөвшөөрөгдсөн, таны амьдралыг Бурхан удирдах байвал та энд амар тайван, жинхэнэ сэтгэл хангалуун байж чадна. Хэрвээ та амьдралаа Христ төвгүүгээр өөрөө төвлөрөөд өөрөө амьдралаа удирдаад танд нэгүсч өгсөн эдгээр зүйлтэй, мөнгөтэй, эд хөрөнгө, эрх мэдэлтэй өөрөө удирдах эхлэх юм бол та өөрийгөө түмэн асуудал руу дагуулнаа л гэсэн санаа. Эд баялагтай хангалын ирмэг дээр алхах уу? Энгийн даруй амьдралаар сэтгэл хангалуун амьдрах уу гэдгийг бас Паул нөгөө талаасаа энэ тодтогч байгаа шүү. Бид мөнгөнд шунах шунал ямар аюултай вэ гэдгийг зүгээр л Библийн түүхээс харж байна. Есүс Христийн дагалдагч Искариотын Юдас 3 жил Есүсийг дагаж явсан. Сургаалыг нь сонсч ирсэн, үйлжсэн гайхамшигуудыг харж ирсэн хүн Есүсийг 30 мөнгөн жосоор худалддаг те. Тэгэхээр хүний зүрх сэтгэл ямар одоо тийм мөнгөн шунлаас болж эргэж болох тийм аимшигтай байдгүй гэдгийг Библийн жишээ нь бидэрт тодорхой хэлж байна. За тэгээд энэ дээр бол Паулын бас цаанаа хэлж байгаа үг бол эд хөрөнгө мөнгө өсөх тусам
маш их анхаарал цаг зав шаарддаг мал гэж байна. Түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлвжээ гэсэн байна. Тэгэхээр зүгээр одоо нэг энгийн жишээ миний одоо ажилтай холбоотой. Сая бид нар энэ он гараад дэлхийн нийтээр алтны үн ингээд маш их огцом ингээд өсөж байгаа. Та нар ингээд мэдээ үзчихвэл тэрний тухай ярьж байгаа үстэй. Өдөр бүр ингээд дэлхийд байхгүй дээд хэмжээндээ өсөж байна. Тэгээ энэ дунд ингээд би ингээд ажиглаж байхад алтны ийм нөгөө дундын ийм нөгөө одоо ченжнер гэж ярьдаг те худалдаач дилерүүд байдаг байхгүй. Тэд нар ингээд маш их ийм айцтай. Тэд нар чинь ингээд нөгөө бэлэн аваад хатгалдаггүй ингээд нөгөө дамжуулж ингээд нөгөө үйлдвэртэй нөгөө одоо олборлогч нараас авч дамжуулдаг хүмүүс мөнхийн тийм байнгын ийм айцтай байгаа байдлыг хараад би ингээд мэдрээд байгаа байхгүй. Тэд нар ингээд зарим нь бол баг ингээд шүн ингээд унтахад хүртэл хэцүү ингээд шүн босож нөгөө уцаа биржи мэдээ хараал те. Тэр чинь ингээд нөгөө одоо том улсуудын эрх мэдэлтэй хүмүүс том ингээд нөгөө мэдээлэл хийгээд байн байлдаан болох үед ч алтны үн ингээд гинт ингэж нөгөө огцом өсч буурдаг. Тэгэхээр тэдний хувьд нөгөө яагаад санаа зовоод байна вэ гэхээр мэдээж маш том хэмжээний алдагдлалд орох гэдэг шүү дээ. Тэгэхээр тэд нар тэр мэдээг үзэж мөнгөө халтчихгүй тул тэр хүмүүс ингээд шүнч ингээ ундаж чадахгүй. За бидний хувьд бол сайхан амар тайван ундаж байгаа бох те. Тийм юм санаа зовхгүй шүү дээ. Тэгэхээр энэ юу гэж хэлээд байна вэ гэхээр хэрвээ хүний амьдралд мөнгө, эд хөрөнгө, эрх мэдэл нэмэгдэх тусам энд маш их анхаарал цаг зав шаарддаг юм а. Хэрвээ энийг та Бурхны мэрхүү ухаанаар удирдахгүй бол яг Паулын хэлж байгаа түмэн зовлонгоор өөрийгөө сүлбэж эхэлнэ. Асуудлууд таныг тойрч бүчээл эхэлнэ те. Тэгвэл бас нэг айгүй тодорхой жишээ. Сая манай нэг үйлчлүүлэгч ирээд хэлж байгаа байхгүй. Тэрэлжид айгүй том байшин худалдаж авсан. Цуслангийн. Тэг маш үнэтэй, дотор нь маш үнэтэй ингээд тавилгууд тавьсан. Тэгээд сүүлдээ өөрөө хэлж байгаа байхгүй. Тэр байшин байнга очиж шалгах гэж өвлийн цагаар шүү дээ. Байнга очиж шалгах гэж тэгээд ингээд санаа зовоод айгүй хэцүү байна. Одоо яаж зарах вэ гэж. Тэг мэдээж би энд огт хүндтэй цуслангийн байшин ч юм уу эд хөрөнгөтэй байх нь буруу гэж яриаггүй гэдгийг бид нар Паулын нэшлээс ойлгож байна шүү дээ. Харин тэдгээр зүйлс хүний амьдралд байх тусам илүү цаг зав анхаарал шаардна. Танаас маш их зарцуулалт шаардна гэсэн. Тэгэхээр энэ зүйлийг бид нар Бурхан Христээр төвлөрчл энэ амьдралыг удирдахгүй бол бидний асуудал эргээгээ зовлон болж эхлэх магадaltaй гэдгийг хэлээ. Бас нэг анхаарах зүйл бол хүний дотор байдаг зөвхөн Бурхан л хүний дотор тэр орон зайг дүүргэж чадах, тэр Бурханы оршихуй дүүргэж чадах зүйл байдаг. Сүүлд нэг судалгаа сонсоход хүмүүсээс та яавал сэтгэл хангалуун ад жаргалтай амьдрах вэ гэхэд ер нь 80 орчим хувийн хүмүүс их мөнгөтэй байхтай. Санхүүгийн асуудал дээр санаа зовхгүй байхад би сэтгэл хангалуун ад жаргалтай амьдарч чадна гэж хэлсэн ба. Тэгээ үнэхээр энэ мэдээж хүний амьдралд мөнгө хэрэгтэй бид нэр амьдрахын тулд. Тэгтээ нэг зүйл байхгүй. Хүний тэр сэтгэл хангалуун байдал тэр хүнийг амар тайван болгодог зөвхөн Бурханаас ирдэг. Тэр зүйлийг Бурхан дүүргэдэг юм а гэдгийг л ойлгохгүй байгаа нь үнэхээр харамсалтай. Хүмүүс энэ зүйлийг мэдхгүйгээр Бурханыг таниагүй хүмүүс тэр элдвийн баяр хөөр зугаацсан гэл мөнгөөр энэ зүйлийг дүүрэх гэж оролддог. Мэдээж хэсэггүй хугацаанд тэр болчихж байгаа юм шиг санагддаг ч гэсэн Бурханы тэр оршихугаас бурханлаг амьдралаас улам бүр холцоор л байдаг тийм. Маш бид нар мэднэ маш олон хүмүүс үнэхээр эрх мэдэлтэй тийм маш баян хүмүүс сүлдээ хийсэн байдаг шүү дээ. Үнэхээр мөнгө бол ад жаргалыг бол мөнгөөр худалдаж авч болохгүй юм байна. Тийм. Өөр зүйл байт юм байна гэдэг. Тэгэхээр бид нар энэ зүйл дээр бас анхаараараа өнөөдөр Паулын хэлж байгаа зүйл бид нар ишлэл маань юу гэж хэлж байна вэ гэдгийг бас энэ 7 хоног жингоо тунгаан бодож бас амьдралдаа хэрэгжүүлэлт гаргаасаа гэж хүсэж байна. Тэгээд Ром 8:28-ыг бүгдээрээ хамтдаа уншъя. Бурхныг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүх зүйлийг тэрбээр сайнны төлөө хамтдаа ажиллуулж байдгийг бид мэднэ гэсэн. За энэ Ром номын 8:28 дугаар энэ ишлэл бол бидний хувьд бол үнэхээр жинхэнэ бидний дотор амар тайвныг өгдөг сэтгэл хангалуун байлгах тэр
тусалдаг. Энэ бол баярт мэдээ байхгүй. Бурхан биднэрт хэлж байна. Бурханыг хайрладаг, түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүс тохиолддог бүх зүйлийг тэрээр сайнны төлөө хамтдан ажилладаг. Бурханаар дуудагдсан хүн бол та Бурханд итгэдэг, Бурханыг дагдаг хүн бол Бурхан таны эргэн тойрны бүх зүйлийг таны сайн сайхны төлөө ажиллуулж байдгаа гэсэн үг. Үүнд бүрэн дүүрэн итгэхээр Бурхан өөрийнхөө хүүхдүүдэд хамгийн сайныг бэлдэж юу хэрэгтэй байгаа гэдгийг хамгийн сайн мэднэ. Тэгэхээр таны төлөө бүх зүйл сайнаар ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй алхаарай гэж. Түүний зорилгын дагуу дуудагдсан гэдэг маань бас бид нар ямар утгатай юм бэ гэдгийг Христ төвтэй Бурханы хүслийн дагуу амьдрахаар шийдсэн хүн шүү. Бид нар шинэ гэрээнд нэгдсэн. Бид нар Бурханаар дуудагдсан таны хүслийн дагуу амьдрья. Таныг Христийг би өөрийнхөө амьдралын төв хаан ширээндээ залъя гэж бид нар Бурханы өмнө ам өгж гэрээ хийсэн хүмүүс. Тэгэхээр энэний дагуу амьдарч байгаа хүн л болол бүх зүйл таны сайн сайхны төлөө амьдарч байгаа гэсэн. Бурхан өөрийнхөө хүүхдүүдийг хизээч муу байлгахыг хүсэхгүй. Тэгэхээр бүх юм учир шалтгаантай. Танд юу хэрэгтэй болоод хэрэггүйг эзэн Бурхан сайн мэднэ. Тэгэхээр бидэрт өөрт байгаа, өөрт өнөөдөр Бурхан зөвшөөрсөн энэ амьдралдаа бид нар үнэхээр та Бурханаар дуудагдсан Бурханы таны амьдралд чинь Христ таныг удирдах байгаа бол та бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байж болно. Энэ бол Бурхан танд өгсөн хамгийн сайн амьдрал шүү. Тэгэхээр эндээс сүүлийн энэ багц ишлэлээс бид нар гаргаж байгаа санаа бол Христийг амьдралынхаа төв болгох нь сэтгэл хангалуун амьдрах үндэс юм аа. Үнэхээр л та бүрэн дүүрэн сэтгэл хангалуун амьдралыг гэж хүсэж байгаа бол Бурхан эзнэр амьдралаа өдөртөл. Бурханы мэрэгүү ухаанаар амьдр. Амен. Та бүгдээ хамтдаа залбираад тэгээд номлоо дуусгая. Эзэн Есүс та үргэлж бидэнтэй хамт байдгийн төлөө тань талархъя. Та бидний амьдралыг удирдаарай. Бидний амьдралын бүхий л талбарт таны мэрэгэн ухаан, таны сайн зүйлс ажилласаа. Үнэхээр бас ажиллаж байдгийн төлөө тань талархъя. Эзэн минь тэгээд энд байгаа бүх хүний дотор эзэн Есүс таны удирдам чиглүүлэг амьдралынх нь бүхий л талбарт нь таны мэрэгэн ухаан байгаасаа гэж эзэн Есүс таны аав нэрээр залбирanгуйж байна. Амен.